Тэг хүн өдөрт бол 600 мл-т ялгцыг залгичдаг. Хамар цэвэрлснээ хоодод руугаа, залгиур руу ороод залгичдаг. Тэгэхээр хүнээс өдөрт дундаар 600 мл нус гардаг гэсэн. Тэрийг залгаад идэх гэсэн үг юм уу тийм. Оо ямар сонирхолтой юм тий. Сайн бацгаана уу? Сонгодоо эмнэлэг болон Тэнгэр даатгалын хамтран бүтээж байгаа эрүүл мэндийн подкаст эхэлж байна. Өнөөдрийн дугаарт сонгодоо эмнэлгийн чих хамар хоолой эмч Баян мөн хэмжээнд оролцож байна. Өнөөдрийн бит хоёрын ярилцах сэдэв хамар олон түнтэй холбоотой асуудлууд тэр дундаа харшил, гэмтгийн талаар ярилцах болно. За танаас хамгийн түрүүлээд харшилтай холбоотой хамрын битүүрлийг асуумаар байна л да. Одоо харшлын улирал эхэлж байна. Би хүртэл өөрөө нөгөө урдан жил таарч исэн хамрын тусаалга, хамраа битүүрээр ирэхээр л ингээл цацаал эхэлдэг. Тэгэхээр ингэж дор мэдэж хамрын цэцлэг дураараа хэрэглэх нь ер нь зөв юм уу? Эсвэл заавал эмчийн зараар хэрэглэх үү? Ямар нэгэн муу нөлөө дараа нь гарна гэж байх уу? Ер нь хамрын тусаалгыг хамар битүүрлж байгаа үедээ бол хүмүүс илбэх хэрэглэдэг. Энэ бол улирал солигдож байгаа учраас дулааны улирлын үед эсвэл урмлын нөгөө тоос нэгтгэхийн үед одоо хамрын гадны амьсгалж байгаа агартханд харшил төрдөг. Цаанаасаа бол одоо иммуноглобулины идэвхжил өндөртэй харшил суртаа хүмүүс их хөвчлэн тохиолддог. Энд бол хүмүүс бол маш их хурдан хамрын амьсгалын сэргийг зориултаар хамрын агшаах төрлийн тусаалгуудыг удаан хэрэглэдэг. Ер нь хамрын агшаах төрлийн тусаалгууд нь 10-аас дээш хоног бол эмчийн зөвлөгөөр хэрэглэдэг. Тэгэхээр энэс илүү хэрэглэхээр гаж нөлөө үүсдэг. Өө би ч одоо бүр 100 хэрэглээ явчихсан шүү дээ. Тэгэхээр одоо гаж нөлөө нь ямар нөлөөнүүд одоо гарч ирэх вэ? Хамрын тусаалга нь ихэвчлэн decongestant буюу одоо хамрын судсыг агшаах үйлчлэгээ өндөртэй байдаг. Маш доотлын самбалтын агааргыг маш хүчтэй агшаахаар олон дахин тэр судасны ханууд маань агшаад ахаар сүлдээ ингээ барьж чадах чадваргүй болж ирдэг. Тэгэхээр салт маань унж том болоод бүр битүүрдэг болдог. Энэ ихэвчлэн 4-5 жилийн дараа бол хүмүүст үүсдэг. Тэгэхээр энэ самбалтыг томроод ирэхээр гадна салстаас гадна дотор талд бас яс үүдэг. Хамар дотор ингээ дотор барьдаг. Доод самбалтыг яс. Тэр маань маш их зузаардаг. Тэг хамар бол одоо ямар ч тусаалга хийх юм байхгүйгээр маш их битүүрдэг болдог. Тэг унтаж чадахгүй, амаараа хайцлах, үнэрлэх чадвар буурах, тэг хөдөлмөрийн чадвар алдах. Тэгэхээр ямар ч сан салт агшаах тусаалга их хэрэглээд байх юм бол хамрын ясн томроод бүр их битүүрдэг болох нь шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь ямар арга хэмжээ авдаг вэ? Энэ тохиолдолд бол ерөнхийдөө бол зураг авдаг. Тэрнгийн зураг аваад хамрын доотлын самбалтын томролт 2-3 дугаар зөвсөнд орчсон бол хамрын амьсгалыг сэргээх буюу доотлын самбалтыг багасгах хаалгыг хамрын нөхөр нь дурангаар хийдэг. Тэр ясыг авч нэмгэлдэг гэсэн үг үү? Тэрийг юу гэдэг? Тусгай бол олон жилийн хугацаанд чихамар болон практикт бол самбалтыг бол бас олон төрлөөр багасгаж ирсэн. Одоо бол үйл ажиллагааг дэмжиж одоо дотор хэсгийг үлдээж аль үйл ажиллагааг хатаахгүй тул одоо латерал тал буюу ясын хэсгийг авч амьсгалыг зөв чиглүүлдэг. Хэд бас багасгах тулд хуурайшил үүсдэг. Битүүрлэлт хуурайшил хоёулаа бас хэцүү. Тийм. Тэгэхээр хагалгааг бас их зөв хийх хэрэгтэй. Хэмжээ багаслснаас болж хамар ус онгоно гэж байхгүй. Зөв хагалгаа хийж хэрэгтэй салстаа авч үлдчихэж амьсгал зөв байдаг. Гэхдээ энэ хагалгаанд орсны дараа дахиж давтна гэж байх уу? Давтах боломжтой юм. Ер нь бол ингээд одоо энэ хугацаанд ажиллаж байхад бол хамгийн самбалтын хугацаанд ихэнх хөл тохиолдолд давтах нь бага. Харцангуй ясыг бол нэлээд 3-2 хэсгийг авдаг учраас нөхөж урагтлаа бага байдаг. Цаанаас хамрын төрөлхийн одоо тэг хувьсэр ирнэт гэж байдаг. Мэдрэлийн тэр саачлалттай одоо агшил сулралын тэр хувийн алдагдсан улсуудад бол ийм хагалгаа хийхэд хөнгөвчлөх боловч бүрэн идэрхгүй. Тэгэхээр самбалдаг багасгасан тохиолдолд хүн бүхэн би ягаад амьсгалмаа сайжрахгүй нь усах гомдол гаргадаг л та. Энд бол цаанаасаа энэ хамрын өөрөө автомат үйл ажиллагаа төрөлхийн алдагдaltaй хүмүүс байдаг. Тэгэхээр хүнээсээ шалтгаалх нь тийм эндээсээ. За тэгэхээр та хамрын илүү одоо хамрын нөхцөл тал руугаа ажилдаг юм чи. Тэгэхээр монголчуудын хувьд хамартай холбоотой нийтлэг ямар асуудлууд ер нь байна вэ? Одоо сүүлийн үед ер нь бол хамрын гэмтлийн талаар бол зэрэг гэж боддог. Яг хүний нүрэнд хамгийн ил байгаа зүйл маань бол хамар бол гоо сайхны амьсгалах маш цогц үйл ажиллагаатай үнэрлэх үйл ажиллагаанд ордог. Тэр энэ үйл ажиллагааг алдахад зориудаар ингэж гэмтэл бол маш их хурдтай идэх хүмүүст. Гадна төрлөхөөс гадна амьсгалын үйл ажиллагаа таславч суурь хугарах, тэгээ нүдний доод хан, хажуу хан, тэгээ сүр яс хамрын дотор хөндийнэ төрөл гэмтэгддэг.
Тэр энд бага насны хүүхдүүд тэгээд эмэгтэйчүүд тэгээд осол аваар эрэгтэйчүүд би маш их хүртдэг. Тэгэхээр хамрын урдмах хэсэг маань бол мөгөөрс хэсгээс тогтдог учраас мөгөөрс маань ясан суурин дээрээс мултарч ундаг. Энийг бол ихэвчлэн зүгээр мохоо аргаар засдаг боловч алстай энэ ингээд үлдсээр хагаад ингээд битүүрэлт байн үүсчихдээ. Энийг онцлохгүй явсараад олон жилийн дараа толгоо өвдөх, тэгээ тайван байдал орох, амаараа амьсгалах, зүрх цохих гэдэг бас гажнууд их байдаг. Гэхдээ хүмүүс нөгөө яг яагаад гэснээ увчаасаа болохгүй одоо яваад тийм хамар битүүрүүд эхлүүл магадгүй харшил гэж бодоод тусаагаад эхэлдэг баг тийм. Тэр нь юу нийтлэг үү? Нийтлэг. Тэр нь тусаалаа бол маш их авдаг. Эмээ санд ч гэсэн зөвлөдөг. Яг ингээ хэрэглээд үзбайгаа нэг өдөр хонуулах гал 2 өдөр хүмүүс тэгэл. Хүмүүстэй хэсэг цайжирж хагаад зарим хүмүүс бүр дунддаг. Тийм тусаалга нь бүр их дунддаг. Тэр нэг тусаалга хэрэглээд харин нэг тусаараас гарах чадахгүй ребаунд гэх тийм байдалд хоордог. Тэгээд эмийн гаралтай тийм хамрын тусаагийн гаралтай тийм юу бас байдаг. Эмгэг бас байдаг. Үгүй тийм үү. Энийг бол өндөр тунтай гормон хэрэглэж бас салгадаг. Эсвэл хагалгааны аргаар хүмүүс явуулдаг. Ерөн хүчлэн айгүйх тийм хүмүүсийн давтаад хамрынхаа үйл ажиллагааг нэг өөрөө удирдах эхэлдэг. Зэрэг сайхан амьсгалах гэдэг маш хүчтэй ингээ буст хийх гэдэг. Яг нөгөө тусаасны дараа нэг гоё болд шүү дээ. Сингнэл бүр лагаар орж байгаа мэдээлэл тий. Тэгэхээр хамрын таславчд одоо далиснаа мэдхгүй хүмүүс хамар нь битүүрээд харшлын хөлөөд байгаа юм гэж бодоод яваад идэг байх нь ш. Тэгэл эсвэл зүрхэн өвдөд байгаа юм эсвэл зүгээр толгойн өвдөд байгаа юм тий гэж бодоод яваад идэм юм гэж болоо. Ер нь хамгийн түрүүнд тэгвэл хамрын чих хамар хоолой эмчтэр очиод үзүүлчих хэрэгтэй юм тий. Дурангаар хараад мэдчихгүй шүү. Тий. Ер нь бол ихэвчлэн толгой өвдөлтөөс эсвэл зүрхний ингээд цохоод тэгээ 50 онд чадахгүй усууд зүрхний эмч мэдрэлийн эмчээс хийрдэг. Тэгээд чихэм оруулаа эмчээр та хамрынхаа асуудлыг шийдчихэд дээрээ дараагийн асуудал тархиных байна уу гэдэг. Тэг ихэвч тохиолдолд бол хамрын дуран хийдэг. Тэгээд охин мэдээж одоо шинжилгээний төвшин бол маш сайж ирсэн шүү дээ. Хамар дайврын компьютер, MRI зургууд дээр хамрын бүх 3-нд одоо проекцоор хамрын үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой. Онцлогоонууд нь сайжирсан юм тийм. Яг шалтгаануудыг нь сайн гаргаж ирэх боломжтой. Тэг самалдгийн том байна уу? Аль хэсэгтээ ямар юу байна? Амьсгалтай нөлөөлж байна уу? Тэг хамрын доторд байгаа тэр дайвар хөндөнүүдэд өртсөн байна уу? Тэг их битүүрээд байх юм бол дайвар хөндөө дотроо ургацууд ургаж хамар бас илүү бас гэмтэж эхэлдэг. Тэгэхээр та хамрын дурангийн хагалгаа хийж байгаа ш. Тэгэхээр хамрын дуран гэхээр одоо хамрын нөхрөө дуран оруулаад хагалгаа хийдэг юм уу? Эсвэл одоо уруулаар нэгээ нээгээд хамрын хөндөрөө дуран оруулдаг юм уу? Ер нь яаж одоо хамрын дурангийн хагалгаа хэрэг юу ах вэ? Юу хийдэг вэ? Одоо Монгол улсад 2003 оноос эхлээд хамар дайврын дурангийн нислэл ер нь үүссэн баг гэж би боддог. Энэ нь болохоор хуучин бол хамрын хөндөө дайвар хөндөө гамрит гэж ярьдаг гэсэн. Энэ хагалгаануудыг бол одоо уруулаа сөхөж нээж хагалдаг байсан. Тэр энэ хагалгааг бол хүн харж агаад нүдэрээ хартаад хийдэг гэсэн. Гаж нөлөө бол ихтэлтэй бүх эрүүл салстыг авчдаг учраас их хураашдаг. Гамритийн хуучин одоо уламжилт хагалгаа. Одоо бол хамрын нөхөр одоо хүний ерөнхий бүтцийг алдагдаг болохгүйгээр одоо хамрын дунд жим буюу дээд жим гарч байгаа тэр хөндөнүүдийн өөрсдөө ялгарч байгаа яаж байгаа бүглэрдэг байх нь шүү дээ. Тэр бүхийг дурангийн тусламжтайгаар экран хараад тэгээд нөхөний томсгоод урсгалыг сайжруулдаг. Энэ хагалгааг хамрын нөхөр 30, 0, 70 градусын дурангуудыг ашиглаж хийдэг. Тийм дали дурангууд байдаг. Хамар маань дотор талдаа бас 3 давхраас бүтнийг доод давхар, дунд давхар, дээд давхар гэдэг. Дээд давхарт үнэрлэхүй ус байдаг. Хамар маань бас үнэрлэх хэрэгтэй айгүй нөлөөтэй амтлагт. Тэгээ хүн амаараа ингээд 4 төрлийн амт амталж байхад бусад бүх нарийн хамар амьсгалж байдаг гэж ярьдаг. Тийм шүү дээ. Хамар битэр зүүж юу амт мэдрэх юм болж шүү дээ. Тэгэхээр хүний ингээд дуршил багсад хүмүүс турдаг. Тэгдэг. Тэгэхээр гамритийн хагалгаа тэгвэл дээр үеийг бол хамаагүй амархан болцсон юм байна. Дурангаар хийдэг болцсон юм гэж байна. Дурангаар хийдэг болсон. Тэгэхээр захаар хүндээ нөгөө алстай болохоор нөгөө тэр дурангийн нөхөрөө бол угаагаад тэр нөхөн зөв амьсгалж чадах юм бол дахиж өрөвсөл үүсгэх харцангуй багасдаг. Тэр хүндээ нөгөө олон дахин ойдол тавих, чихээс их тавих, халаан дараа цус алдах, тэг нүүрний мэдрэл өвдөх хэзэр гаш нөлөөнөд хамаагүй багасдаг. За тэгвэл одоо гамритчлаа гэдээ айгаад ах шаардлагагүй болсон юм чи. Ер нь бол яг дээрүүд яана гамритцээ одоо ингэ цоололж угаалах нь гэсээ яана гэл хүмүүсний тийм айцтай яриа байдаг шүү дээ. Ер нь бол
тийм өвчин байхгүй болсон юм надад бол тий. Одоо бол ерөнхийдөө хатгаж байгаа байсан. Ихэнх тохиолдолд онцлогооны зорилгоор хийж байгаа. Ер нь бол эмийн эмчилгээг бол тууштай хийдэг. Ямар бактериар үүсгэцнийг бүрэн эмчилээд одоо 21 оноос 2 сар хүртэл хажиглаад тэгэд өөрийнх нь нүхийн томсгоод ур суурын сорилоод угаачдаг. За тэгвэл хамаагүй амархан болцсон юм тий. За та түрүү ярьжсэн л да нөгөө харшилтай хүмүүс хамар битүүрцэн үедээ заавал ингэж тусаагаад авахгүй нэг тодорхой хугацаанд барьж чаар хамар өөрөө автоматар ажиллаад ингэж нээгддэг юм аа. Ер нь өөр нь ажиллаж сурах хэрэгтэй гэ. Та тэрэн дээр нэг жоохон дэлгэрэнгүй ярьж тайлбар өгөөч. Хамар маань ингэж хүмүүсийг бодож байхдаа ингэж хоёр талын зэрэг амьсгалдаг юм болов гэж боддог. Хамар бол өөрөө циклээр амьсгалдаг. Нэг тал нь 2-4 цаг, нөгөөс нь 2-4 цаг гэдэг ээлжиж амьсгалдаг. Хүмүүс соёлыг нь амьсгалуулах гээд ийм тусаагаад байдаг. Бас тэндээ датцдаг. Энэ хугацааг хүлээх хэрэгтэй. Тэгэхээр ийм тусаагаад маш их ингэ донтцсон тохиолдолд одоо ханаа төрөөд 10 хоноод их хоцгоод эдгэрээд ирэхлээр зүг зүгээрээ мөртлөө ийм тусаамаар санагдаад. Энэ үеийг одоо 20 минутаас 30 минут ингэ угаах юм уу эсвэл хүүтийн юм ширсэж орчноос олж хүлээх юм бол амьсгал маань өөрөө агшиж эхэлдэг. Тэгэд зай гарч ирээд тэр үеийг амжихгүйгээр өөрөө төрүүлж ингээд юугаадахаар амьсгал маань автомат үйл ажиллагаагаа алдчихдаг. Тэгэхээр нөгөө удирдах чадахгүй болохоор та өөрөө амьсгалаа өөрөө л удирдах гэсэн. Ер нь харшлын үед яг тэгдэгч нэг хамаар ингээд битүүрчдэг тий. Тэгж яагаад байж байгаад онгоод нөгөөх нь битүүрээд тэр чинь угаасаа тэр баг юу яаж юм шүү дээ. Циклээр явж байгаа. Циклээрээ явж байгаа процесс юм шиг. Тэрийг заавал хуулийн ингэ нээх гэдэг шаардлагагүй гэж ойлголоо тий. Угаасаа л хүн тэгвэл нэг талаараа ингэж нэг нэгээр нээлж явдаг тий. Нэгэнд нь амьсгал явж явах, нөгөөд нь цэвэрлэгээ явчихдаг. Ямар сонирхолтой юм тий. Тэгэхээр нэг нь амьсгалаад нөгөөдх нь цэвэрлэхээр ерөөсөө ойлгохгүй юм л да. Энд чинь энэгээр орсон агаар ингэж ороод цэвэрлэгдээд цаашаа орж байгаа гэсэн үг үү? Юу гэж байгаа гэсэн үг? Хамранд нөгөө доотлын самалдаг гэдэг маш том самал, дундлын самалдаг гадараа дандаа амьсгалах хүрээнүүцтэй. Тэд нар маань дотор талд ингээд батарей шиг ингээд судсууд ингээд аромог маягаар байдаг. Тэр ингээд агаар орохоор ингээд бүдүүрээд тэгэд агаараа ингээд бүлээсгэж өгдөг. Тэг хүн амьсгалаа 35 градус хүртэл дулаалаад 70 одоо тийм хинтээ тийм чигшилт өгдөг гэж байна. 70% чигшилт үү? Чигшилт өгчдөг агаар хүн өөршгөнд амьсгалдаг. Тийм чухал хэрэгтэй. Тэгэхээр энэ агаарыг тэр бариа цэвэрлээд энэ бүх үйл ажиллагаа туршлага хийхэд 12 минут орчим одоо хамрын нүхнээс хойш ороход нэг одоо жижигхэн тэр юу бол холоор орж ирэх хугацааг хэмцэн байдаг. Тэг хугацаанд хамрын хөндөд одоо 100 см квадрат тийм салстууд бүрэн ажиллаж байдаг гэсэн. Тэг хүн өдөрт бол 600 мл ялгцыг залгичдаг. Хамар цэвэрлснээ хоодод руугаа, залгуур руу ороод залгичдаг. Эсвэл нийх тохиол байдаг хүмүүс нуусан. Тэгэхээр чинь нөгөө 600 мл хүртэл их хэмжээ гэсэн үг. Тэгэхээр хүнээс өдөрт дундаар 600 мл нус гардаг гэсэн үг. Тэрийг залгаад ядгаа гэсэн үг юм байна тийм. Нус гэдэг чинь юу нь бол ингээд хамаар цэвэрлсний дараа гарах юм ялгацсан тийм. Алгаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хамар өөрөө тэгж сайн цэвэрлдэг байна. Хүмүүс хүн болгоо өдөрт 600 г нус айддаг юм байна шүү дээ. Хүмүүс нөгөө хагалгаа хийснийхаа дараа ингээд одоо битүүрээд нэг ялт гэдэг байхгүй. Тэгэхээр та одоо жоохоо яваад орчинд ороод тэгэхээр хамар чи өөрөө цэвэрлэгдэнэ гэхээр хүмүүс гайх тийм үг гэдэг. Хамар мань өөрөө ингээд маш сайн цэвэрлэгийн үйлчилгээтэй. Тэр састуудын чиглэл эдгээр хүний төгс байдал бол маш чухал сайн байна. Тийм байна. Ялангуяа одоо харшлын үед нэгэн битүүрчээр ингээд төвхтөө санагдаад байдаг. Тэгэхээр тэрийг заавал эм тушаад тусааж онгойлгох биш өөрөөр нь ажиллуулахаар аль хүлээх юм бол харшлын тэр үндсэн механикийн хамард их үйлчилж байгаа боловч ерөнхий харшлын эсрэг имээ уухаар эд доторхоо хавангууд буурч гэдэг. Тэрийг бас хүлээх хэрэгтэй. Тэрийг хүлээхгүйгээр эм тусаа нахав их хүн тохиолдолд эмийг бол хорихгүй л дээ. Хүүхэд мөхөд бас чихний өвдөх асуудал байна. Тийм бас тэгдэг. Тэр бол дэмжлэгтэйгээр солбож бас. За та хамрын мэсэл хийдэг тэгэхээр яг ямар төрлийн хамрын мэсэлд монголчууд аяг орж ийнэ? Ер нь бол хамрын үйл ажиллагаа сэргээх хаалгааны тохиолдог. Хамрын таславч эхлэх, самалдаг, багасгах. Тэгээд хамар даврын хөндийн үргэлжлэл, архаг үргэлжлэх. Тэгээд хамрын дараах гэмтлүүд. Бидний мэдж байгаагаар ер нь бол эрэгтэй хүүхдэд аяг зодон хийгээд ямар нэгэн байдлаар хамраа зохиулчаад тэгээд одоо таславчин диалистик мэдхгүй нэлээд олон жилийн дараа одоо толгой нүгдүүд ахаар эсвэл зүрхэн нүгдүүд ахаар ингээд асуудал гарцнаа мэддэг байхана шүү дээ. Тэгэхээр энэ дээр та ер нь хүмүүс ямар зөвлөх өгөх юм бэ? Ер нь хүний хамар бол гоо сайхны мэдээж
эргэтэн гоё хамартай гоё л харагдаж штэ. Тэгээд дээрэс нь үйл ажиллагаа алдагдаж хүн гимтээдэг хүн биенийгээ хайрлахгүй. Тэгээд таславч гимтгэхээр хамрынхаа үйл ажиллагаа ажиллахгүй болоод хуурай амьсгална, тэгээд цус гарна, тэгэл зүрх бусад эрхтний тогтолцоо үйл ажиллагаа алдагдав. Тийм учраас хүмүүс аль бүхэн одоо ивээр оролцож биенээ хайрлаж одоо нүүр зас газар одоо хүчтэй гимтэл өрөлцөхгүй хэрэгтэй. Маш их олон цогцолцоо бүрэлдэхүүнийг хүний гимтээж тийм хүнд байдалд алсын байдалд оруулж болох. Биеиндээ хайртай байх хэрэгтэй. Тийм ээ тий. Юу нь бол хамар гимтэж ийн гэдэг чинь цаашаа бас ингээд нүүрний мэдрэл гээд маш олон зүйлүүдийг гимтээхээс. Одоо хамрын аргалыг чинь бүх заазаас дагуулад тэгээд хамар дайвар амны хүндий, тэгээд суур хүндий, нүдний хажуудлын хүндий, тэгээд нүдний доотлын бүц. Нүдний дотор талын хан хийчил баргалж цааснаас нэмгээ 10 мм тийм зузаан ялцсан гэдэг байна. Тэр айгүй хурдан гимтээ сугараал орчдөг. Хамар тэр нүд ингээд хөдөлгөөнгүй болоод суудаг тал байдаг. За. Хүний нүүрний гимтэл айгүй аюултай. Юу н хүүхдүүдээ багаас нь хүний нүүрэнд хүрч болохгүй. Тийм хамар тийм. Ялангуяа хамар юу н алин цас өгсөн ер нь аюултай. Ер нь бол хүний хамар яг насанд хүрэх 17-аас 18 наснд эрэгтэй хүүхдээ баруун 20 хүрдэж гүцэж томорч одоо урагш дуустдаг. Одоо хүндээний бүх хэмжлэр одоо жихэн том хүн болдог. Тэгэхээр тэр өсөлтийн зоонууд хамрын гэмтэлсэн тохиол хамар урахгүй байдал бас үс аюултай. Жижиг хамартай өсөлт байхгүй хуурайш гэмтэл бол аюултай. Тэгвэл нэг 20 хүртэлх наснд авсан хамрын гэмтэл бол нэлээд аюултай юм үлдэх боломжтой юм шиг өндөр байдаг. Тийм байна. Хүн чинь ургаж байгаа юм болохоор. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол заавал эмчтэр очиж үзүүлээд тэг заавал одоо зөвлөгөө авах нь чухал юм байна шүү дээ. Зөвлөгөө заавал юу хэрэгтэй одоо засвар хийх хэрэгтэй, зураг авах хэрэгтэй тэр. Ясны хөдөлгөөнг бол маш сайн оншилж байгаа шүү дээ. Тийм ээ. Онцлог аппаратууд нэлээд сайжирсан. Дээрс нь хаалгаануудыг дурангаар хийдэг болчихсон болохоор ер нь хүндээ завир бахта эдрэл хурдтай байдаг. Одоо хуучингүй одоо бол аль бүхэн хүндээ зөвсөлт хийхгүйгээр л хаалга хийж байгаа шүү дээ. Ямар нэгэн мэсэл ороход ер нь 100 орвол зүгээр 100 орвол дими ч юм уу те халууны үйлрэл ялангуяа халуун байхад хамраа битүүлүүлэл ингээл маарлж ихүүлэх аюу хэцүү гэж ер нь ойлголттой байдаг шүү дээ. Одоо ер нь энэ ойлголт өөр болсон уу эсвэл бас л хээр байгаа юм ингээл амар маарлж ихээл. Ер нь бол хамрын хаалгааны дараа хамрын хөндийн мань цусан эргэлт маш өндөртэй эргэтнэлтэй. Тэр нэг дулаалцуулах үүрэг болчихсон маш их халуун цус орж иж ордог. Тэгэхээр цус алдал эрсдэл маш өндөр байдаг. Тэгэхээр эднийг тогтоох шаардлагаар хамрын чихээс зайлшгүй хийдэг. Тэгэхээр одоо бол чихээсийн хэлбэр бол хуучныг бодвол одоо ингээд томор өөрөө цусаа шингээгээд цусаа тогтоодог тийм одоо цусгай хэмжээтэй тийм чихээсүүд смарт чихээсүүдтэй байдаг болсон. Тэгэхээр болохоор хуучныг бодвол ингээд нэг амар хуурайшаал айлм даралт үүсгээд ихэхгүйгээр учраас бол 100 бол тэр бол их олон давхар маарлууд хийхэд эдэлэх халах үйлчлэг бас хэцүү байсан. Одоо технологи хөгжсөн учраас одоо хаалганы үед аль үйлрэл бол хамрахгүй. Хэрэг өөрөө хүсвэл. Тийм ээ. Тэр маарлж ихэ болоод өөр тусгай юм. Тий, одоо бүр дундх жимт хийдэг, дээдлийн жимт хийдэг, доотлын жимт хийдэг. Бүрэн цусын хангамжийг ингээд саатуул цус алдлах бүрэн хамгаалах чадвартай чихээс ер нь сүүлийн жилүүд ороод их сайн нэвтэрч байгаа. Сайн хийж байгаа. Мирасел гэдэг чихээс байдаг. За тэгэхээр сүүлийн үед огт хүүхнүүд хамрын одоо гоо сайхны эмсэл их ордог болсон. Тэгээ зарим нь одоо халааны дараа ингээд хамар битүүрүүд амьсгалж чадхаа болчлоо ч гэдэг юм. Эсвэл заримийнх нь хамар нь ингээд лийчдэг. Тэгэхээр энэ одоо дараа нь үүсэж байгаа асуудлуудыг гоо сайхны эмч нөөрөө засдаг юм эсвэл тань дээр одоо тань шиг яг юм чих хамар хоолой эмч тэр ирж ин гажуулуудаа ер нь засуулах ёстой гэдэг юм уу? Яа гэм болов? Ер нь гадна хэлбэр засах өөрийнхөө өнгө үзмжийг сайжруулах бол гоо үзмжийн асуудлаар гоо сайхны эмчлийн эмчнэр хөвчлэн хагалгааны хийгддэг. Яг хөө мэдээж гоо сайхны эмчнэр маань хамрын үйл ажиллагааг маш сайн шалгадаг. Тэгээ яг зарим нэгэн тохиолдолд бол одоо харшилтай, самалдаг тунтай, амьсгал саадтай, хамрын таславч мөрийн хүмүүс бол яг зарим жижиг хэлбэрийн анзаарахгүй урчдаг л доо. Тэгэхээр тохиолдолд яг суур хамрын ерөнхий нөгөө нуруу мөрөө учраас мөрөө харагддаг. Тийм ийм тохиолдлуудад бол хамрын таславчин амьсгалын жигдэл жийж бол хаалганд орвол өөр хүндээ бас амар байдаг. Яагаад бол хамрын гоо сайхны хаалгаа хийвэл гадна талд
ихэвчлэн хэмжээг багасгадаг. Тэгэхээр хамрын нүхэн ч гэсэн хүнд бол аюул чухал агаараа орж байгаа хэмжээ өвдөртэй. Хэрвээ ингээд гоо сайхны хагалгаа хийгээд урдталт нь ингээд өсгөөд хамрын нүхийг багасгаад шонтоолгоод ихээр хамар дотор бусад гарах хамрын хагалгаа хийх боломж багасдаг. Яг бол хамрын нүхээр хийдэг хагалгаанууд хийх боломжгүй. Яг бол хэмжээ нь багасдаг учраас хоёрдоор уян чанар нь буурсан байдаг. Тийм учраас хэрвээ та дэрний дарааг амри тийм үү янз бүрийн полип буурах эсвэл янз бүрийн хамар даврын хавдрууд үүсэх тохиолдолд бас хэцүү. Зөвхөн л залуу насны гоё харагдаж байгаа. Болохоос тийм сорвжууд нөгөө тэгэхээр хамар ус нэлээ уян чанар маань бас буурдаг. Тийм ээ ямар аюултай юм тий. Тэг яг полиптэй харшил өндөртэй хүмүүс орвол бас дараа нь хамар цэвэрлэх полип авах болцоо айгу бага болдог. Гаднаас нь харахад уг нь ингээ өндөрсгөө том болгоод байгаа юм шиг харагдаж байгаа боловч доторх нөхөн багасчтай юм биш тий. Тий яг ерөнхийдөө ингээ юм хийчихэж байгаа болохоор бас хамрыг өргөж байгаа учраас хамрын маань үзүүр маань ингээд хөдөлгөөн ингээд хязгаарт болоод энэ ингээ сорвжиж идэж байгаа учраас жоо хатуу болдог. Тий. Одоо бидний хамарч ингээ зөөлх ингээ өрөөж мөргөө гоё харагдав. Гэт чинь хамар ингээд хичнээн гоё болоо ч гэсэн ингээд анатомийн талаас бас ингээд хатуурахаар бас бусад үзлэг онцлогоонд ихэд хэцүү. Тэгээ чи бас маш олон төрлийн ойдол тавьж байгаа дотор талбарс. Тэгээд одоо яг хамрын мэсэлд орсны дараа ийм асуудал үүсч таньд ирсэн тохиолдлууд юу байгаа юу? Ер нь гоо сайхны хагалгааны дараа бол яг тословчийн засдаг хагалгаанууд бол ирдэг. Яг самбалдаг буурлах гэдэг. Тэгтээ бол ерөөхдөө ихэнх гоо сайхны хагалгааны өөрчлөлтүүдийг гоо сайхны эмчнэр өөрсдөө засдаг тий дараа нь гарсан асуудлуудаа. Тий багасгадаг. Ер нь бол сүүлийн үед гоо сайхны эмчлийн хагалгааг чихэм уруулаа эмчтээр хавсарч хийдэг болсон. Хамрын тослов самбалдаг үйл ажиллагааны сэхлээд дараа нь гоо сайхны эмчнэр хамтран хийдэг. Монгол бас тэгж орж байгаа юм. Ерөнхийдөө л тэгж орж байгаа. Тэгэхэд бол өөр хүнийхээ нөгөө ерөнхий бас амьсгалах үйл ажиллагааг сайн зохицуулж ийж хүмүүс гоё харагдана гоё шүү дээ. Тийм. Гоо сайхны семинар өдөрт явж байхад өөрөөрөө байгаа төрөх байх илүү гоё шүү гэж ярьдаг. Яс тэр талыг бас дэмждэг. Тийм ээ. За баярлалаа.